бид одоо бурхан шинтэй улсууд их усан 6 зүйлийн хамаг амтлан гэдэг ярьдаг. Тэгээд хүний одоо энэ насанд хамгийн ойрхон ач тустай хүн бол ээж байдаг. Ийм учраас бидний шүтэж бишдэг бурхан богч гэсэн эхийн ачийг хариулж одоо салаавын 22-ны дүүцэн гэдэг бол бурхан богч эхийн ачийг хариулсан гэдэг ийм өдөр байгаа. Тэгээ одоо бидний одоо оройн дээд 14-р далаа өгсөн байнга би одоо энэрэнгүй сэтгэлийн миний анхны багш бол ээж минь байсан гэж ярьдаг. Тэгэхээр их хүмүүс бол хүүхдээ өр хүүхдээ одоо энэрэнгүй сэтгэлээр л одоо өсгөж хүмүүжүүлдэг юм байна. Юм учраас одоо бүх хэлсүүд эхчүүдээс сайн сайхныг ус энэрэнгүй сэтгэл нь улам сайн сайхан байгаасаа гэж хүсэж байна. Та ээжигээ ямар үед сандаг вэ? Одоо хүн болгонд ээжигээ янз янзаар сандаг баг. Би бол хувьдаа бол одоо нас ах тусмал одоо өдийг ийм болт наслуулах, эрүүл сарвал байлгахад их л хүч гаргасан байна даа гэж одоо ээжигээ бодод юм да. Одоо тэгээ ялангуяа бурхан шнэ ном үзээд ингээ явж байхад их усан 6 зүйлийн хамаг амтнаг цаг минутад бодох тусмал улам одоо бодогддог. Тийм учраас надтай адилхан бүх хүн тийм байгаа л гэж бодож байна да. Та ээжигээ ямар зан чанарыг илүү авсан байна? Манай ээж одоо хүнд их тусалж ийл гэдэг байсан. Тусрах хүн байсан. Өдөөний хүн байсан. Тэгээд одоо айл амьтны морь мал авч өгөх, хүнд дуслах, хэл залгуулахаас эхлээд өдөр чинь бүх биендээ тусдаа л амьддаг байлаа шүү дээ. Өнөөх ээжигээ санснаа. Яг хөвд өглөө болгонд уншихтаар их усан 6 зүйлийн хамаг амттай энэ амтэн миний энэ насны ээжтэй минь яг адилхан шүү гэж удаад унших тэгээд шүү дээ. Тэгэхээр үргэлжил бодож ирэх гэсэн. Бүгдэнд нь сайн сайхан эрүүл энх ээжд нь ч хүүхдээ ээлтэй, хүүхэд нь ч ээждээ ээлтэй сайн сайхан байгаасаа гэж хүсэж байна.